За яа цаа та бүхэндээ өглөө өдөр орой болон шинэ мэдээг хүргэе. Тэгээд өнөөдрийн сонгож авсан дуу маань энэ Атлантагаас гаралтай Migos гээд хамтлагийн дуулсан Байден Бүүжи гэдэг дуу сонгож авсан байгаа. Тэгээд дуу бол яг 16 оны сүүл хавцаа гараад тэгээд 17 оноос хойш Америк байлдан дагуулад хит болоод тэгээд чарт дээгүүр 1-2 орж гисаад тэгээд тэрнээс хойш дэлхийд даяараа тэгээд хипхопчуд ерөнхийдөө сонсоод дуу бүгд Migos-ийг тийм мэдхгүй хипхоп сонсдог хүн гэж байхгүй баг. Тэгээд бас эдний амжилтанд хүрэх тэр эхлэлийн айгүй хурцтайгаар тавьж өгсөн дуу гэх юм одоо юу гэх юм те. Тийм утгаараа энэ дуу сонгож авсан байгаа. Тэгээд яг энэ видео жоохон 30 минут 30-аас их ч юм уу тийм болж магадгүй энэ айгүй хүүхдэд хүн болгон бадаг нэг урт юм айгүй бадаг дуулаа явцсан. Тэгээд дээрээс манай take off-ыг хасаа ятсан байгаа. Тэгээд тэрэнд бол би жоохон дуургүй байгаа. Тэгээд явандаа ер нь take off-ийн өөрийнх нь дуусан тэр бадгуудын хооронд нь микс хийгээд тийм нэг юу хийх санаа байгаа. Видео те compilation видео ч юм уу юу нэг тийм зөвхөн take off зориулсан тийм видео хийх санаатай байгаа. Ер нь хийнэ. Тэгээд одоо бүгдээрээ дуу сонсоод видео эхлүүлье. You know, young rich niggas. You know, so we ain't really never had no old money. We got a whole lot of new money though. Young Metro don't trust you, I'm gonna shoot you. Hey! Raindrop, drop top, smoking, no cooking, the hot box. Cooking, fucking on your bitch, yeah, that. Cooking up dope in the crock pot. We came from nothing to something, nigga. Hey. I don't trust nobody, grip the trigger. Nobody call up the gang and they come and get gang. Cry me a river, give you a tissue. It's bad and bullshit, bad. Cooking up dope with a Uzi. My niggas are savage, ruthless. We got 30s and 100 rounds too. My bitch is bad and bullshit, bad. Cooking up dope with a Uzi. My niggas are savage, ruthless. We got 30s and 100 rounds too. За сайн явсан offset өөрийнх нь дуулсан дахилт нь байгаа. Тэгээд дахилтгаар дууны турш нэг 3-4 удаа явдаг байгаа. Өөрийнх нь дуулдаг тийм. За тэгээд эхний мөр тэ raindrop drop top smoking and cooking a hot box. Raindrop гэдэг нь болохоор нөгөө drip тэр ангараа одоо юу swag тэ water эднэр шүү дээ. Тэгээд drop top гэдэг чинь болохоор нөгөө дээвэр нь буугаад convertible одоо тийм машинуудыг drop top гэдэг smoking and cooking hot box гэхээр машин дотор hot box хийгээд cookie гэдэг тийм брендийн одоо төрлийн өвсөө татаад та fucking нэ биш та ингэүүлсэн. Тэгээд чиний хүүхэн болохоор та асуудалтай явдалтай хүүхэн. Тэгээд би чиний хүүхэндээ зохирчлээж байна. Cooking up dope in the crock pot гэхээр crock pot гэдэг энэ хоол гэдэг юм саунд дотор би тэ юмаа найруулад одоо харт амхаа найруулад cooking хийж байна. We came from nothing to something. I don't trust nobody, quit the trigger гэхээр бид нартай ерөөсөө ядуу ингээ мөнгөгүй байж байгаа юу ч хөө хинч шээж байгаа одоо ингээ те юмтаа болоод те nothing to something гэдэг тэр тийм утгатай. Тэгээд би хинт ч итгэдэггүй те хинт ч найдаж итгэдэггүй тийм болохоор жиглээ миний энэ trigger гэдэг нь болохоор тийм дом буутаа одоо би хамгаалагч юм одоо тийм тэгээд offset уулзахаас гаруйтай өмнө ихэж уулздаг гэсэн утгатай тийм үнийг хэлээд байгаа юм байна. Тэгээд call up the gang and they come and get you. Cry me a river, I give you tissue гэхээр тэгээд чи надад асуудал үүсгээд ингүүл би өөрийнхөө гангтэй групп одоо фракцаадуудаа чамаа байхгүй болгоно. Тэгээд тэр үе чи тэ ингээд уйлаад ингээд драма болоод ингэсэн чи би чам уушихгүй чам тэрний оронд tissue өгнө гэдэг нь яг салбитэгтэй одоо нөгөө нэг удаагийн цаасыг tissue гэдэг байгаа шүү дээ. Тэ нэг ерөөхдөө тийм утгатай. Тэгээ үргэлжлээ my bitch Badden Bougie cooking up the wood Uzi гэхээр тэ миний хүүхэн бол тасарсан гайхалтай тэ гой биетэй гой хувцхан өнөөдрийн мэдлж хэрэгэлдэг тийм тасарсан хүүхэн. Тэгээд би өөрөө Uzi чинь нөгөө Lil Uzi Vert гэх энэ дэр орж байгаа нь бас байгаа. Тэгээд дээрэс нь бас Uzi гэдэг чинь нөгөө шүршдэг автомат бууг хийлээд байгаа шүү дээ. Тэгээд энэ дэр болохоор яах вэ нөгөө харт амхаа найруулж ингээд cook up хийж явахдаа хажуудаа буугаа барьцсан. Тэгээ ингээд юмигаж мэдгүй хүмүүс ороод ирж магадгүй гэсэн утгатай мэдгүй тий. Тэгээд манайгээс savage ruthless гэхээр тэгээ миний хамууд манай нэганод бол яхаас буцахгүй тийм хүнд гарууд байгаа. Тэгээ биднэрт 30 болон 100-ийн раунд та тийм бууны магазин байна. Одоо тийм үүсэндээ холбоод одоо 30-аар бууд чинь 100-аар 100 шиг одоо сумаар буудаж чинь гэсэн утгатай. Тийм ингээд автаад дахил л ерөнхийдөө ингээд дуусч байгаа. Тэрний дараа
хинэ offset өөрийнх нь бадг нь яваад дууглалнаа. За тэгээ бүгдээр offset бадг руу орё. All set. Woo, 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 woo. Records on records, got backers on backers. I'm riding around in a coupe. I take your bitch right from you. Bitch, I'm a dog. Beat down her walls, loose. Hop in the fall. I tell that bitch to come for me. I swear these niggas is under me. The hate and the devil keep jumping me. Back rows on me, keep me company. Hey, we did the most. Yeah, pull up and goes. Yeah, my diamonds a choker. Holding up, I with no holster. За сайн явсан бол offset-ийн өөрийнх нь бүтэн бадгийн ихний хагасан тий тал нь явж байгаа. Тэгээд эхний мөрөл ойлгомжтой offset гэж орлоод үргэлжлээд rackets on rackets, backhands on backhands. I'm riding around in the coupe. Яг rackets гэдэг нь болохоор энэ урд садрын гаралтай мужуудын амьдардаг хүмүүсийн хэрэглэдэг мөнгө гэдэг тийм оронд нь ашиглаж хэрэглэдэг тийм үг юм байлээ тий. Мөнгөн дээр мөнгө backhands on backhands. Backhand гэдэг нь болохоор нөгөө цалинг яриад байгаа шүү дээ. Одоо тоглолт хийсний дараа цалинг авах те. Одоо бүхс мөнгө гэх юм уу. Тэгээ би мөнгөтэй coupe гэдэг чинь хоёр алхахтай машин. Би хоёр алхахтай машиндаа суугаад те riding around гэдэг тавхиад явж байна. I take a beef right from you гэхээр би чиний хүүхний чи яг чамаас шүү булаагаад авнаа. Би чамаа даа гэдэг би бол нохоо одоо юу гэдэг би бол эмхтэй хүмүүстэй яасан шаадаг тийм эрхтэй хүн дог гэдэг тийм утгатай юм байлаа. Тэгээд бид how was loose гэхээр яг нөгөө хүүхнийхээ пүсийг энтэй бир ап болоод сулраад ингээ зайтай болоод loose болсон хорцол үлдэх хэлээд байгаа юм шиг байгаа тийм. Тэгээ hop in the frog woo гэхээр энэ frog гэж ордог нь мэлхий гэсэн үг л биш юм байлээ. Энэ тэр нэг мэлхий шиг харагддаг машиныг хэлээд байгаа юм бол ямар Porsche ямар юу ч хэлээд байгаа бас нөгөө үнэтэй машинуудын нэг тийм. Тэгээ үргэлжлээд tell a bit to come from me. I swear that these niggas is under me. Яг би тэр хүүхэнтэй намайг эргээ сайхан жаргаа гэж хэлсэн. Тэгээд энэ неганод бол үргэлж миний доороо тэгээ би тэдний дээр the hate and cable I mean the head and the devil keep jumping me. Тэгэхээр яг тэгээ нөгөө неганод намайг дандаа үзий адгаа тэгээд чөтгөр ноог авчих гээд байна. Одоо барьж авах гээд байна. Намайг jump хийх гээд байна. Тэгээд bank rolls on me keep me company. Bank rolls гэдэг нь болохоор нөгөө мөнгөийг хэлээд байгаа шүү дээ. Зузаан боолттой орооцоод юу тий. Тэгээ мөнгө бол миний хампаана, миний одоо түнштэй найз нөхөд юу гэдэг тийм. Тэгээд үргэлжлээд би do the most тийм egos бүгдийг хийж байна. Я pull up in ghost гэнгүүл ghost гэдэг чинь тэр юу юм бэ лээ. Бас нөгөө үнтэй Rolls Royce юу ч үлээ. Тэрний машины нэрийг ghost гэж нэрлэдэг юм байлаа тийм ghost гэгээр нэ тэгээд миний машинаас боонгууд л миний одоо choker гэдэг ч одоо нэг жижиг найрхан гинж үйдэн шүү дээ нэг хоолоо барьсан тэр нь юу юм байлаа тийм алмаз югаар дүүрэн тийм үнэтэй л гайхуулах шиг тэгээд үргэлжлээд yeah my diamonds choker holding the fire with no holster гэдэг яг fire гэж орсон гал гэсэн утгаар биш буу гэдэг утгаараа л орж байгаа юм байлаа. Тэгээ with no holster гэхээр holster гэдэг нь бууны гэр савтай одоо ингээд сугандаа яждаг, бүсэндээ яждаг, хөлөндөө ингээ хийждэг тэр савыг л хилдэг юм байлаа. Тэгээ яг буул билэн буутахад билэн гэсэн утгатай хэлээд байгаа юм байлаа. За тэгээ одоо нөө үлдсэн хагас руу нөрөө offset. With the ruler, diamond cooler. This a roller, not a mule. Dabbing on them like the usual. Damn. Magic with the brick do voodoo. Magic. Courtside with a bad bitch. Then I send the bitch through Uber. Go. I'm young and rich and plus I'm bougie. I'm not stupid, so I keep the Uzi. Records on records, got backers on backers, so my money making my back ache. You niggas got a low act rate. We from the north, yeah, that way. No. Fat cookie blunt in the ashtray. Two bitches just national smash day. Hop in the limb, have a drag race. I let them birds take a bath, babe. За тэгээ сайн орж ирсэн offset-ийн эхний бадгийн үлдсэн хагас нь явж байна. За тэгээд Richter Ruler Diamonds Cooler That's rolling not a muller гэхээр яг Richter Ruler гэдэг нь Slick Rick гэдэг дээр үеийн тийм хипхоп алдартай rapper эсэм тэгээд энэ хүн болохоор өөрийнхөө өднөд зүүсэн гинж цаг одоо юу гэдэг алт мөнгөөр айгуу тийм тухайн үед ингэж хүмүүсээс тасарсан айгүй ихээр ингэж яадаг гэсэн. Тэгээ өөрөө offset болохоор миний одоо алмаз чамны одоо гинж бүгж юу гэдэг тэр хинийхээс Richter Ruler-аас хамаагүй гоё cooler те хамаагүй илүү тансагч хамаа. Тэгээд That's rolling not a muller гэхээр Rolly гэдэг чинь Rolex гэдэг брендийн цаг. Тэр тэгээд not a muller гэхээр Muller гэдэг нь болохоор Frank Muller гэдэг бас нэг цагны брэнд
байдаг юм байлээ тий. Тэрийг бол offset зүүдгүй би дандаа Rolex зүүдэг гэсэн утгатай. Dab on them like usual гэхээр тий dab гэдэг нөгөө бүжгийн хөдөлгөөн байгаа шүү дээ. Тэрийг баян хийдэг шиг хийгээ явж байна. Magic with the brick do the voodoo гэхээр яг хөө brick гэдэг чинь нөгөө 1 кг одоо кило ч юм уу 1 кг тийм том одоо топ шиг харагддаг тийм кокаиныг хэлээд байгаа шүү дээ. Тэрэнд offset хөрөнгүүд л ингээд алга болж одоо тий ич хичиг алга болж voodoo юм шиг алга болно гэдэг нь яг offset тэрийг айгүй урд нь жижигэлж ингээд зарж мөнгө олдгоо гэсэн утгатай тийм лайн л явуулга юм шиг байгаа. Тэгээ үргэлжлээд Courtside with the bad bitch then I send the bitch through Uber гэхээр ben stand одоо сакс одоо ямар нэг юмны талбай хажууд одоо сакс үдж байхдаа хамгийн ихний игнэтэй суудалд нь нэг тасар цүүхэндээ сууж ин тэгээд хүүхнээ би Uber дуудаад явуулнаа гэд хоёр мөр явж байгаа. Тэгээ ама young rich plus and bougie I'm not stupid so I keep the Uzi гэхээр тэгээ би залуу хүн байна мөнгөтэй баян байна дээрээс нь bougie тэгээд чамын тансаг юм мэдээж хэрэгэлдэг хүмүүс зүуддэг. Тэгээ би тэнэг хүн бишээ. Тийм болохоор би дандаа өөртөө Uzi-гээд энэ автомат бууга видео авч авдаг. Тэгээд rackets on rackets got backhands on backhands гэхээр тэгээ нөгөө мөнгөн дээр мөнгө, цалин дээр цалин одоо юу гэдэг юм. So my money make my back гэхээр хэдийгээр мөнгөтэй болоо тэ энэ их мөнгийг одоо нуруунд дээр үүрж явсаар байгаа. Миний нуруу өвдөж гинэ гэсэн утгатай тэр back гэж орж ирж байгаа. Тэгээ you niggas got a low act rate гэхээр энэ act rate гэдэг нь болохоор activist гэдэг энэ ханад нэмийг хэлээд байгаа юм байна тий. Тэгээд offset энийг нэг ууж манардаг. Тэнгүүт нөгөө гаруудаа хэлэхдээ миний хэрэгжилж байгаа энэ activist-ний rate-нтэй одоо quality та нарынхаас илүү тэгээ би ихийг хэрэглэж та нарыг бол мяа гэсэн утгатай өөрийгөө магтаалгаа тий. Тэгээ үргэлжлээ би from the north yeah that way гэхээр north гэдэг нь болохоор энэ Атлантагийн хойд зүгийн одоо north-оос гаралтай тийм хүмүүс represent хийдэг тийм нэрл юм байлээ. Эдгээр ч болохоор Атлантагийн нөгөө Нортоос гаралтай хойд зүгээс нэх юм уу. Тэгээ fat cookie blonde and ashtray тэгээ cookie гэдэг нэртэй ийм өвсөөр ороос юм зузаан бүдүүн одоо ийм blonde тэгээ энэ юунд байна. Миний үсний саунд одоо ингэ хөвтөж байна те. Тэгээ би одоо хаа явна л гэсэн утгатай юм яриа та. Тэгээ two bitches just national smash тэгээ хоёр хүн миний хажууд энэ хоёрыг smash гэвэл national smash тэ болно. Олон нийтээр тэмдэглэнэ гэх таах. Тэгээ hop in the lamb have a drag race. Hop in the lamb гэдэг чинь Lamborghini үнэтэй машин шүү дээ. Тэгээд Lamborghini-даа суугаад хоорондоо уралдана drag race хийнэ. I let them birds take a bad bay гэхээр bird гэдэг нь болохоор шуу гэсэн үгээр ороогүй. Энэ нөгөө хар тамхиал яриад байгаа юм бас. Эдгээр хипхопуудын годомжны хэллэг тий. Take a bath гэдэг нь болохоор коконотой устаа холиод хүнсний содтой холиод буцалгаад нөгөө crack гаргаж авахыг хэлээд байгаа процесс юм шиг байна. Тэрийг тэ шуугаа усанд оруулж ингэж яана гэж тэ ингэ яасан юм шиг байна. За тэ үргэлжлээд нэг дахилтын дараа хэний уурж ирнэ. Quavoгийн бүтэн бадаг орж. За тэ Quavoгийн бадгийг сонсё. Pour four, I'm dropping money out of space. Kid, cut, introduce me to your bitch's wifey, and we know she slutty. Broke a brick down, nutty, butty, now that nigga ducky. Don't move too fast, I might shoot you. Draco bad and bougie. I'm always hanging with shooters. Might be posted somewhere secluded. Still be playing with pots and pans. Call me Quavo Ratatouille. Run with that set, call me Booby. When I'm on stage, show me boobies. Ice on my neck on the coolest. How about the suicide with the ooze? За тэгээ сайн оржсэн Quavoгийн бадгийн ихний агас нь явж байна. Эхний мөр нь Pour for I'm dropping money outer space kick гэхээр яг нөгөө ханаад нэмнээсээ те дөрөв дахин хийгээд Mori гэдэг drink аваа те энэ хороодлохын ертөнцөөс тасарч байгаа юм шиг мэдрэмж аваа те. Тэгээ тэр мэдрэмжээ Kid Cudi гэдэг энэ нөгөө бас American rapper байгаа шүү дээ. Янз бүрийн нөгөө бас сансрах төрөө тэнгэр дуулдаг тийм хипхоп. Тэгээ үргэлжлээд чи аваага надад танилцуулвал те танаа аваа чи үргэлжлээд намайг сонгоод явна гэсэн тэр хоёр дахь мөр. Тэгээд тийм утгатай. Тэгээ гурав дахь мөр broke a brick down, not about it, not that nigga ducking. Тэгэхээр яах вэ? Brick гэдэг нь нөгөө хар тамхираа те ороод энийгээ хувааж зараад the broke down гэдэг чинь тийм утгатай юм шиг байгаа. Тэгээд not about it гэхээр not гэдэг чинь хипхоп те годомжны утгуудаа тавих одоо ejaculate хийх одоо те юу секс хийж байгаа оргазм хийх тэрийг хэлээд байгаа шүү дээ. Тэгээ bar гэхээр одоо anal sex хийж байгаа тавьсан гэдэг юм. Тэнгүүд тэгээ үргэлжлээд тэр нэг
Dan нэгэ ducking гэхээр ducking гэдэг чи одоо зүхтаахтай одоо бултах гэсэн утгатай. Тэгээд тэрнээс хойш энэ нэг тий надад зүхтаад байна. Don't move too fast, I'm gonna shoot you. Битээ хурдан өрдлөө тэгээд чам би бууч магадгүй. Тэгээд Draco bad budget гээд Draco гэдэг нь нөгөө юу хэлээд байгаа юм бэлээ. AK-47 нэг Kalashnikov юу лээ тэр буу байдаг шүү дээ. Тэрийг Draco гэдэг юм байлээ. Тэгээ үргэлжлээ амаас хангив shooters тэ би дандаа буутаа хүмүүстэй hangout хийж тэ цуг авдаг. Maybe pose somewhere secluded. Тэд нар одоо байхгүй шүү дээ. Нууц газартай ингээд наа хүлээгээд ингээд миний тэ арыг ингээд хамгаалдаг гараад ингээд хүлээгээ байж байгаа. Still be playing pots and pans, call me Quiver Ratatouille гэхээр би хэдий ингээд нэр хүндэд олоод тэ ингээд мөнгөтэй олоод баяжсан ч одоо хүртэл би хар тамхи одоо cookies-ээр байгаа гэсэн утгатай. Still playing with pots and pans гэдэг чинь түбэн шанар одоо юу гэдэг савсуулах тэ. Call me Quiver Ratatouille гэдэг яг Ratatouille гэдэг нөгөө хүүхлийн кино дэс нэг хулган тоогооч болоод нэг харахч үлээ. Тэгээ үргэлжлээ Run with the sack, call me Booby гэхээр яг Run with the sack гэдэг чинь нөгөө уудтай нөгөө хар тамхил яриад байгаа. Тэрийг аваад хурдангуу call me Booby гэсэн чинь тэр нэг босын явдлаас идэвсэн тэр киноны гардаг тэр Booby гэдэг тэр quarterback Америкийн хөлбөмбөг мөхч тийм айгүй хурдангууд нөхрийг л өөртөө харьцуулж хэлсэн тийм лайн юм байлээ. Тэгээ when I'm on stage show me Booby гэхээр намайг тайзнаар дуулж хахад хүүхнүүд бүгдээрээ хөхөө гаргаад гэсэн утгатай надад үзүүлж байгаа юм. Асман нэг I'm the coolest тэ миний хүзүүнд одоо нөгөө үнтэй ice-тэй гинж одоо юу гэдэг юм байна. Тийм болохоор би coolest гэдэг нөгөө ice болохоор ice ч нөгөөсөө cool тийм мэдрэмж төрүүлдэг. Тийм одоо нөгөө сэрүү мэдрэмж төрүүлдэг гэдэг шиг тий. Хоёр утгаараа ч бас орж ирж байгаа. Нэг болохоор нөгөө cool харагдах тэ. Тэгээд hop out the suicide with the Uzi гэхээр яах вэ нөгөө hop out гэхээр машинаас гарахыг хэлээд байгаа. Suicide гэдэг нь болохоор нөгөө хаалган ингэж зүрж ингэж онгоодог тэр машиныг хилдэг юм байлээ үнтэй бас тэгээд Uzi тэгээд тэр машинаасаа буунаа л гэсэн утгатай. За тэгээд хиний Quiver-гийн үлцэн хагас руу нөрөө. I pull up, I hop out with all of the drugs and the good luck. I'm cooking, I'm whipping into it, rock up, let it lock up. I gave her 10 racks, I told her go shopping and spend it all at the pop-up. These bitches, they fucking so dick and they bustin' for Instagram, get your clout up. Yeah, that way. Float on the track like a Segway. Yeah, that way. I used to trap by the subway. Yeah, that way. Young nigga trap with the AK. Yeah, that way. Big Dyco, get it dope, Macy. Great. За тэгээ саний орж ирсэн Quiver-гийн үлцэн хагас явж байна. Тэгээ эхний мөр pull up гэдэг чинь машинтайгаа авж байгаа зогсохыг хэлээд байгаа шүү дээ. Хэн нэгэн дээр ир зогсохыг ч юм уу нэг газар ир зогсохыг. Тэгээд машинаасаа drug-тайгаа гараад тэгээ good luck гэдэг одоо юма зарахт нь амжилт хүсье. Даа муу юу гэдэг байгаа юм те. Тэгээ I'm cooking, I'm whipping. Тэ whip гэдэг чинь нөгөө ингээд хутхыг найруулахыг хэлээд байгаа шүү дээ. Тэгээд үргэлжлэн whipping into a rock up, let it lock up гэх яг нөгөө кокаина те юм хэмтэй хойлоо тэрийг хатаагаад crack болох тэр процессыг л дуулаад байна л та. Тэгээд тэрийг зарж мөнгөтэй болонгуутлаа I gave her 10 racks гэх нэг rack ч одоо $1000 гэхээр би энэ хүүхэндээ $10,000 өгөөд I told her to go shopping and spend it all at the pop-up гэхээр тэгээд молд очоод тэр нөгөө жижигхэн бутик дээр pop-up store-оос очоод үнэтэй хувцгуунаар аваад наад мөнгө өрөө гэсэн утгатай тийм лайн явж байна. Тэгээд these bitches they fucking suck dick and they busting for Instagram got their clout up гэхээр яг хуу энэ Instagram дээр байгаа хүүхнүүдтэй янз бүрийн мод гаруудтай те секси ч одоо юу гэдэг ихтний нөхөж ингэ янз бүрийн байдлаар энэ юу яа энэ хүмүүстэй орооцолдож тэгээ энэ нь болохоор өөрийнх нь тэр social status нэр хүнд нь өсгөхөд айгу өсгөхөд хэрглэж байна гэсэн утгатай юм лайн л хоёр лайн яваал байгаа. Тэр cloud up гэдэг чи одоо олонний дунд анхаарал тавих те одоо яах тийм алдартай хүний хажуу цуг яваад болохоор бас нөгөө далбаан доор нь одоо яадаг намраатай бас давхар нэрэн дуурсахтай явдаг гэдэг шиг тийм утгатай. Тэгээ үргэлжлээ yeah that way Florida track like Segway гэдэг. Тэгээ мань юм болохоор би энэ track дээр те Segway шиг ингэж float хийж явнаа би бол модоо болгоно гэсэн утгатай. Segway гэдэг нь болохоор тэр юу юм бэ лээ? Хоёр дугуйтай хүмүүс дээр нь зогсоод ингээд өдөртөд явааддаг одоо hoverboard бол биш өөр ингэ бариултаа заримдаа цагдаа нараас шаацсан байдаг шүү дээ. Тэгээд яа даваа young nigga trap AK гэхээр тий. Тий тийш одоо энэ залуу
нэг та акатага trap хийдэг акад 47-тоогоо тэ явж юм хумаа зарж мөнгө олдгоо тэ тэгээ үргэлжлээ яа давай big die hogger доо Messi Gray гэхэр Дай гэдэг чинь болохоор нөө лесби эмэгтэйг хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ лесбидээ эрэгтэй нь болдог эмэгтэйг хэлээд байгаа шүү дээ. Тэнгүүтэл яг энэ өөрийгөө одоо бусдад гайхуулчлаа байхгүй. Би мод юм лаг баг те лесби юм эрэгтэй ийм лесби хүүхэнтэй юм дайк одоо миний араас гүгээд над дээр ирсэн байна. Тэгээд том битэй дайк хүүхээр очиж хаалгаа онгоолгоо ингээд тэнгүүтлээ Messi Gray гэж оруулдаг гэдэг нь яг Messi Gray нөгөө 90 оны сүүлдээ 90 онд одоо нөгөө хит олдсон тийм pop R&B дуучаа хар тийм үстэй тийм. Гэхдээ тэр нь мань хөө юу лесби юм байлээ. Тэр нь яг нь утгаа оруулаад тэр дээр бас Kid Curry гэдэг нөгөө холбогдох шиг тэр үгэлж байгаа юмныхаа утгатай хүн холбоод ингээд доо юм тийм мэдхгүй тэгээд та. Яа хипхоп болчихсон шүү дээ тийм. Тэгээд ингээд Quavoгийн юунд дуусчлаа тэгээд үргэлжлүүлээд нэг бадаг орж ирнэ. Тэгээд тэрний дараа Lil Uzi Vert-ийн юу орж ирнэ бадаг нь орж ирнэ. За тэгээд тийш бүгд орцгоё. Yeah. She back to the bone. Ay, wait, these niggas watching. I swear to God, they be my clones. Yeah, hey, huh? Switching my hoes like my flows. Switching my flows like my clothes. Keep on shooting that gun, no reload. Ooh. Now she won't fuck with my crew. Cause the money come all out the roof. Drive a Rari, that bitch got no roof. Wait, what kind of Rari? 458. All of these niggas they hate. Try to hide you through the gate. За сони орж ирсэн тэгээд Lil Uzi Vert-ийн бүтэн бадгийнх нь эхний хагас нь явж байгаа. Тэгээд эхний мөр нь тэгээд хоёр дахь маа bitch she bad to the bone гэхээр миний хүүхэнтэй бүр яснаасаа цуснаас тасархаа амтай сайхан тасарцсан тийм байд. Тийм хүүхээ. Wait these niggas watching гэхээр байж байгаа энэ тэ нэг нь намайг анзаараад ингээ ажиглаад хараад байна. I swear to God they be my clones гэхээр би үнэхээр андгаал бурхнаар андгаал яа энэ нэганууд бол намайг дүүрээс тэ над чиг болох гээд байгаа миний клонуудаа хувилбаруудаа гэсэн. Тэгээ яа switch my hoes like my flows like my clothes гэхээр яг би өөрийнхөө энэ үгэлж байгаа flow тэ би эмхтэн үнийг ингээ өдөр болгон сольдог шиг би flow ингээ сольж байна тэгээ үргэлжлээд миний flow бас тэ өөрийнхөө хувцаа одоо өдөр болгон сольж өмсдөг шиг одоо юу гэдэг юм солиол байна л гэсэн утгатай flow хувцс одоо тэгээ keep on shooting that gun don't reload гэхээр тэгээ чи набуугаар буудаад байна буучин тэгээ суман дуусаад дахиж reload хийхгүй тэгээ чамд өөр нэмэх магазин байхгүй тэгээ үргэлжлээд now she won't fuck with my crew гэхээр энэ хүүхээ одоо тэг анхгүйгээд ахт үгүйгээс одоо гинт манай фракста hangout хийж нийлж удаж учрыг гэдэг байна cause the money come all out the roof ягаад тэгэхээр энэ хүүхэн ингэж байгаа гэхээр энэ бидний мөнгөтэй машины roof-ээр одоо roof гэдэг ч одоо look одоо юу гэдгийг тий одоо дээвэр нь байхгүй машин гэлээд байгаа шүү дээ. Тэгээд drive the Rari that bitch got no roof тий миний Ferrari тий дээвэргүй convertible тийм задгаа гэсэн утгатай. Тэгээ what kind of Rari тий байж байгаараа ямар төрлийн Ferrari юм бэ гэсэн 458 гэдэг Ferrari-гийн бас нэг үнэтэй төрлийн маш тий байд юм шиг байлаа. Тэгээд all these niggas they hate гэхээр нэг нь дандаа л намайг үгүй яаж тий try to hide you through the gate гэхээр тий эдрээс нуугдаж ингэж яахгүй бол намайг энэ юугаар тий миний байшингийн gate гэдэг ч одоо нөгөө хаалт юм юу хэлээд байгаа шүү дээ одоо хаалга гэх юм уу тэрнгээр намайг ингээ буудах гад байна гэсэн утгатай. Тий ингээ ихний агсан дуусчаа тий үргэлжлүүлээд бүгдээрээ хоёрдугаар агсын сонсё. Look, go to strip club, make it rain. Yeah, so much money they use rakes. Count 100,000 in your face. Yeah, then put 300 right in a safe. Met her today. Yeah, she talked to me like she knew me. Yeah, go to sleep in a jacuzzi. Yeah, waking up right to a two-piece. Yeah, counting that paper like loose leaf. Yeah, getting that chicken with blue cheese. Yeah, boy you so fat like my collar. You snaking, I swear to God that be that Gucci. And you know we winning. Yeah, we is not losing. Try play your song, it ain't move me. Saw your girl once, now she choosing. Yeah. За тэгээ саяны явсан болохоор Lil Uzi Vert бадгийнх нь 2 дугаар хагас нь яваад ингээд дуул ерөөхдөө дуусч байгаа. Тэгээ за эхний мөрөнтэй Strip Club яваад мөнгөөрөө бороо оруулнаа. Yeah, so much money they use rakes гэхээр тэг хитрхи хүмүүс болохоор
тэр хүүхнүүд мөнгө хураахтаа нөгөө самнуур малтуурч билүү те өвс ингээд яхад хэрэгэлдэг тэр малтуураар ингэж хэрэгжилж байна. Rake гэдэг чинь тийм утгатай шүү дээ. Тэгээд count 100,000 in your face чиний нүүрэн дээр чинь те $100 биш $100,000 шууд тоолно гэсэн утгатай. Тэгвэл я put 300 in the face тэрнийхээ 300-ыг би өөрийнхөө сейфэнд хийж хадгалнаа. Тэгээ мэрэ today тэр хүүхэндээ өнөөдөр уулзсан she talked to me like she knew me гэхээр тэр хүүхэн нөө таньдаг юм шиг надтай яриад байсан. Go to sleep in jacuzzi waking up right into a two-piece гэхээр тэгээ jacuzzi-д очиод унтаад тэгээс ирсэн чинь ийм хоёр хосолтой бикини өмссөн хүүхний хажуус ирсэн гэсэн утгатай тийм дуулаалаа юм байлаа. Тэгээ Canada paper like loose leaf гэхээр энэ мөнгө өөрийнхөө одоо мөнгийг энэ loose leaf гэдэг энэ нөгөө Америкийн нөгөө дэвтэр хийдэг юм 3 нүхтэй тийм binder-тос орчдөг тийм цаасыг л хэлээ loose leaf гэдэг юм байлаа тийм. Тэгээд Canada chicken with blue cheese гэхээр chicken гэдэг нь болохоор энэ дээр мөнгөөр орж байгаа. Тэгээд blue cheese гэдэг цэнхэр бяцлаг гэдэг байгаа нь одоо нөгөө сүүл шинээр гарсан $100 дэвшгэр чинь нөгөө ногоон хуучин ногоон байсан цэнхэр болцсон шүү дээ. Тэрийг хэлээд байгаа юм шиг байлаа тий. Тэгээ boy so fake my color you snake and I swear to god that be the Gucci гэхээр тэ чи аля банд мэн яагаад ингэ тэ дандаа юм хуурамч байдаг юм бэ? Яг миний Gucci гэдэг энэ подолкны захан дээр байдаг энэ юу шиг могоо шиг чи юм хуурамч юм а гэсэн тийм утгатай хоёр лайн юм байлаа. Тэгээд үргэлжлээ I swear to god биш үргэлжлээ and you know we winning тэ бид нэр тэг бүгдийг ялж дийлж байна. We is not losing гэхээр бид нэр хин ч ялгадаагүй, дийлэгдээгүй, хожигдоогүй. Then try to play your song it ain't move me гэхээр тэ чиний дуугч сонсоо тэ над ерөөсөн тийм гой сэтгэл төрөөгүй би одоо тэр нь ингэж дагаж толгоогоо ингэж над ерөөсө таалагдаагүй гэсэн утгатай. Тэгээ saw your girl once now she choosing. Тэгээ яг чи чамаа би чиний охиндоо ч явж байгааг нэг харсан. Тэр охин тань чиний хүүхэн чинь намайг харсан. Тэрнээс хойш миний араас гүгээ те now she choosing гэхээр тэр одоо чамааг сонгохгүй намайг сонгоод байна гэсэн утгатай. Тэгээд raindrop drop top гэж дахилт нь орж ирэл дуусч байгаа те. Бас л урт дуу юм аа. Тэн дээр яг зүгээр нэг зүйл нэмээд нэг яг зүгээр оруулъя гэж бодоход би 2 жилийн өмнө манай энэ Kansas City Migos, Future, Tory Lanez and ASAP4 энэ дөрвийн тур болоод тэгээд 17 оны 7 сар манай Kansas City дээр тоглосон байдээ. Тэгээд тэрийг би нэг манай энд байдаг дүүтэйгээ бас хоёулаа очиж үзээ. Бас улаан хипхоп нэг дүү байгаа маань нэг дүү тий. Тэгээд би тэр очиж үзээд тэгээд Америкт анхны удаа Монгол том хипхоп хамтлагийн юм цуглуулсан коллаб хийсэн тоглолтыг үзсэн. Тэгээд тэрэн дээр болохоор эдний байдал бүүжгээ дуулсан байд тийм аа. Тэгээд бичлэгийн оруулаа та бүхэн хэсэгээ сонирхуулчих гэж бодсон. Жохон бичлэг жохон уцаараа хийсэн байгаа тийм өршөөгөөрөө. We got a whole lot of new money. За тэгээ 2 жилийн өмнө ингээд юм тоглолт үзчихлээ. Америкт гэдэг ер нь тэгээд том шоу entertainment ямар утгаар яаж хийдгийг бол тийм очиад харсан. Тэгэхээр хагалдсан байлээ. Одоо заримдаа би бодсон шүү дээ. Ийм том бааранд ороод ирчүү те. Бүгдээрээ бүжиглээл, бүгдээрээ үгийн дагаж дуулаад те. Бүгдээрээ алкоголоо хэрэгэлцээ. Mary Jane-ээс орцсон тэгэл тэнд л өстэй галзарч байгаа юм. Тэгэхээр тэгээд ирсэн хүүхнүүд нь одоо дундаар гараад байгаа байдан бүүжий гэдэг шиг үнэхээр тийм хүүхнүүд үнэхээр л байдгийм байлээ. Клипийн тоглолмоор харсан. Зарим бүр юм торон нэвттэй нэвт сувч харагддаг тийм. Торон палаж юм гэж явж байгаа юм жирээс. Энэ бол үнэхээр хагалт юм байлээ. Future ч гэсэн үнэхээр бас хагалсан. Тэгэл ийм тоглолт үзсэн. Тэгээд дуу маань одоо дуусчлаа. Тэгээд үзсэн та бүхэнд баярлалаа. Жохон урт болчлоо. 30 минут гарчгүй яач.
их хөвгтэй дуу бас ядаргаатай байна. Амар биш юм бэ. Тэгээ дараа яг жоохон бага хөвгтэй дуу сонгож ийнэ. Тэгээд үзсэн та бүхэнд баярлалаа. Миний видеог лайк хийгээрэй. Тэгээ YouTube channel-ыг subscribe дараарай. Найз нөхдөдөө бас хэл дуулгаараа юм дуу орчуулдаг юм нөхөр YouTube дээр яваад байна тий. 1000 subscribe болох гээд үзээд байгаа юм байна гэх тий. Show some love чи бас нэг видео энэ видео хийх гэж бас чи бас 2-3 цаг сууж штэ бас тий. Тэгээ миний Facebook, Instagram-ыг follow хийгээрэй. Тэгээд удахгүй уулзцаая.